Сайн байцгаана уу? Туугис ТV залуусын болон тавтай морил. За манай энэ удаагийн дугаар маань Баян талаа өвгт хонгор гэдэг хөөрхөн дүүгээ урьлаа. Хонгор маань Герман улсын Карлсруэ хотын хөгжмийн дээд сургуулийн оюутан энэ дүү маань байгаа. Төгөлдөр хуурын хөгжимч маш хөөрхөн бяцхан дүүгээ урьлаа. За эгчийнхээ урилгыг хүлээж авсанд баярлалаа миний дүү. Баярлалаа. За эгчин дүү өөрийгөө сайхан үзэгчдэд танилцуулаач. Хөгжмийн чиглэлээр нь хэдэн наснаасаа сурсан, ямар багшийн шавь, яаж явж байгаа хөгжмийн сургуульд оров гэд түүхээ яриач минь дөө. Намайг Буян Далайгийн хонгор гэдэг би 10 настай. Би 5 наснаас эхэлж төгөлдөр ураад орсон. Би 2023 оноос эхлээд би энэ профессороос хичээл авдаг. Би 10 настай байхдаа би pre-college сурагч болсон. Танаа багшийн чинь хэн гэдэг гинэ? Яг хэдэн насны хүн байдаг вэ? Ер нь Герман улсын профессор гэхэр чинь бас нэлээд сонгодог урлагаар нэлээд насаараа явсан байж магадгүй мундаг хүн юм шиг санагдаад байгаа шиг ихчтэн сонсгод. Миний багш профессор Сонтгооч Байдал гэдэг нэртэй. Миний багш одоо 80 настай. Оо, 80 настай хүн юм уу? Тий. Вау, ямар гоё юм бэ? Ёстой мундаг. Тэгээ багш чи одоо хүртэл багшилдаг хэрэггүй те сургуультай? Тийм, гэхдээ даанч одоо удахгүй багшилж болохгүй гэсэн. Тийм болохоор одоо өөр профессор бид нарыг одоо тараад өгнө. Гэхдээ бол профессор багшийнхаа гарын шавь хамгийн отхон шавь нь болсон гэсэн тий азтай байна. Ягаад энэ төгөлдөр хуур тоглох болсон юм бол тэр түүхээс бас яриач минь дөө. Миний ээж аав л эхэлж намайг төгөлдөр урлуу даруулсан. Тэгээд би Регина Штайнбах дээр эхэлж Бретэнд приват авсан. Тэрнээс эхлээд тэгээд би 2023 онд тэгээд тэр профессор дээр орсон. Тэрнээс өмнө гэхдээ би science цэцэг багш дээр би авчихсан. Тэгээд чамайг obvious-тай гэж хараад мэдээд цааш нь хөгжүүлсэн байна тий. Зөв. Тий. Сайн цэцэг багштай зориулж юу гэж хэлмээр байна? Одоо бид хоёрын подкастыг үзэх бах та. Би л сайн цэцэг багштай айгүй баярлж ин намайг тэгэж намайг тийм их юм зааж өгсөн, намайг айгүй хэрэгтэй юм зааж өгсөн. Тэр өөр л би профессор руугаа орж чадсан. Тийм болохоор сайн цэцэг багш намайг хичээл өгөөгүй байсан байвал би хизээч юм сайн байгаагүй. Яста мундаг. Нэр анхны гараа сайн бол барай сайн гэдэг Монголынхаа мундаг төгөлдөр хуурын багш дээр анх сургалтаа аваад дараа нь төгөлдөр хуур руу ороод ер нь гэхдээ төгөлдөр хуурыг ингээд дараад сууж яхад чамд ноот хэцүү байдгүй одоо ингэж аяа дарах нь хэцүү байдгүй чамд ер нь хамгийн хэцүү нь аль нь байдаг вэ ер нь бол нота уншихаж эхэлж айгүй хэцүү байсан би юу ч ойлгоогүй гэхдээ би сурсан гэхдээ сурчгаар айгүй амархан байдаг. Гэхдээ темп барих гэж айгүй хэцүү байдаг. Бас эгч нь бол ёстой хөгжмийн одоо тийм мэдлэг ер нь тийм сайн биш л дээ. Эгч нь бол хөгжмийг ингээд хараад сонсоод уярдаг хэрнэнгээсээ дарж олж чаддгүй ангиллын юм багхгүй юу? Хөгжмийн биш хүн гэсэн. Тэгэхээр чамайг ингээд мантгай цэцэн хатанг дарж яхад бол өөрөө ирэхгүй ингээд огшоод нулимс гарах гад маш гоё мэдрэмж авч ирсэн чиний тоглолтыг үзээд. Тэр өстө үнэхээр гоё байсан. Баярлалаа.
Тэгээд ерөнхийдөө бол хөгжмөө дараад ингээд сууж яхад чамд яг ингээд ямар хамгийн гоё мэдрэмж нь чамд ер нь юу гэдэг вэ? Яагаад ер нь сонгодог урлагийг ингээд насан турш мэрэгчлээ болгоё гэж бодсон бэ ер нь? Эхэлж би заа юу ч боддог байсан. Намайг би тийм ч дуртай байгаагүй айгу хэцүү байсан. Давтагч нь тийм амар хэцүү байсан. Гэхдээ би одоо дуртай science цэцэг багшаас эхэлж хичээл авснаас эхэлж би эхэлж тэр хөгжим рүүгээ орж чадсан. Тэр рүүгээ ороод би бүх юмыг ойлгосон. Тэр зохиолчийн жоохон амьдралынхаа жоохон хэсгийг харж чаддаг айгу гоё. Бүр зохиолынхаа гүн рүү орж зохиолоо бичсэн мэдрэмжийг олж харж иж тоглодог байх нь шүү дээ. Өстой гайхалтай. Маш гоё. Үнэхээр гоё. Баярлалаа.
чи өөрөө их сонин урлаг л да. Ийм боловсон, маш ийм соёлтой, тайзны соёлоос эхлүүлээд маш ийм эмх цэгцэрхэг ийм санагддаг. Их чинь чамайг тоглолтоо хийж яхад бүр миний нүд орой дээр гарсан шүү дээ. 10 настай хүүхдгээд чи тэр тайзан дээр яг насанд хүрсэн хүн шиг бие авч явж байсан юм маш гоё цих ёсолгоо тэгээд тэр хөгжмөө дараа сууж байгаа. Тэр болгоныг ер нь хаанаас сурав? Багш нар нь одоо энэ сургуульд нь заадгүй яаж ингэж ер нь тайзан дээр тэгж гоё бие авч явж байна. Тэр бас үнэхээр гоё шүү миний дөө. Зарим нь багш нь жоохон хилдэгтэй ингэж байх ёстой чи ийм юм хийж болохгүй ийм юм хийх ёстой гэж хилдэгтэй ихтэй уул нь ээж аав нөгөө л би өөртөө л хилдэгтэй. Тэр бол ёстой маш том соёл, маш том харизан баггүй юу? Тайзны одоо өндөр харизантай харагдчихсэн. Их чинь чамаа бүр 10 настай гэж харахааргүй бүр яг том хүн шиг ингэж бие авч явж тэр ёсолж байгаа. Тэр чиний тоглолтыг үзсэн тэр олон үзэгчд те гадаад үзэгчдийг чи бүр ингээд яг том хүн шиг тэднэртэй ёслож тэднэр лөө ингэж мэдчилж тэр тоглолтоо тоглоод сууж байгаа бол үнэхээр гайхалтай харагдчихсан. Ёстой мундаг. Энэ жоохон хүүхэд ингээд 5 жил тоглолцсон гэхэд итэг хэрэг байгаа байхгүй. Одоо чи ингээд 10 настай 5 жил тоглолцсон гэхэд 5 жил тоглоход ер нь тэр олон удаа тайзан дээр гарваа миний дүү. Би л хэлж чадахгүй 30-аас их явах баг. Айгүй их. Маш их олон удаа тоглосон байх нь тий. Дандаа тоглолттой байдаг байхгүй манай хонгорчаар нь. Тийм. Яста мундаг. Тэр тоглолт болгонд ингээд очиод тоглоод гарч ирэх чиний сэтгэл ямар байдаг вэ? Ер нь чамд хамгийн таалагддаг хэсэг нь ямар хэсэг байдаг вэ? Хамгийн таалагддаг нь нэг бол ихэд хамгийн дарж байгаадаа хамгийн гоё байдаг. Нэг бол ёсолтоо бас айгүй гоё байдаг. Өөр ингээд чамд ингээд би энэ тоглолтыг хийгээд ингээд чадчихлаа гэдэгтээ бахархдаггүй эсвэл энэ аяыг би ингэж гоё тоглож чадсан гэдэгтээ бахархдаггүй. Ер нь чиний өөрөөрөө бахархдаг зүйлээ хамгийн гоё нь аль нь байдаг бол? Би өөрийгөө яаж дарж байгаа мэддэг. Би бас алдаа байвал би сонсно. Гэтэ би сайн дарвал би айгүй баяртай байдаг өөрөөрөө. Тийш үү те. Ямар ч алдаагүй ингээд эмх цэгцтэй эхнээс нь дуустал тоглолтоо хийчихээр гоё юм ядсан мэдрэмж авдгаа те. Тийм. Ястаа бай. За өөр миний дүүгээр ер нь одоо ингээд мэрэгжил одоо нэгтэй болох юм сонирхолтой ер нь Герман дотор одоо чиний үеийн хүүхдүүд дотор ер нь хэр олон хүүхдүүдийг таньдаг вэ? Германы одоо энэ нийгэмд ийм бага насны хүүхдүүд бол цөөхөн бага байх гэж бодож байна сонгодог урлаг дотор. Би найзуудтай айгүй их найзуудтай тэднэр ихтэй хамгийн их нь төгөлдрөөр дардггүй нэг бол даадаг нь тийм сайн дардггүй. Гэтэ би өөр хүүхдүүдийг танил л да тэднэр төгөлдрөөр дарж чаддیں۔ Миний профессорынхаа бас өөр хүүхдүүдийн би бас сайн таньдаг тэднэрээс бас тэднийг би сайн тань. Одоо ингээд чиний энэ сонгодог урлагийн чамтай үеийн эсвэл одоо ингээд ер нь Германд нэг тим хүүхдүүд байгаа, тим гэдэг юм мэддэг хүүхдүүд байдгүй одоо тэр их хөгжмөндөө сайн байлаа, тим улсын тим хүүхд байлаа ч юм уу те ер нь тийм өрсөлдөх чадвар өндөртэй хүүхдүүд байна уу ер нь гадуур? Тий айгүй их юм. Их вэ нүү? Данч айгүй их юм. Чин дүүгээ өвөөгийнхэн тухай жоохон ярилцаач. Өвөө нь мундаг алдартай адар сүрэмгай сайхан дуучин Монголын ард түмэн бүгд мэддэг. Ер нь өвөөгийнхөө дуунуудаас хэр
Ер нь аль дунд нь илүү дуртай. Өвөөгийнхаа талаар ер нь хэр мэдэх вэ? Мэдээж одоо жоохон штэ тий. Би өвөөгөө амьд хараагүй болохоор би данч юу ч мэдэхгүй. Миний ээж намайг юм хэлээгүй, би асуугаагүй болохоор би тийм их юм мэдэхгүй өвөөгөөрөө. Тийм үү. Тийх баха да. Одоо дээхэн үе эгчин ч гэсэн жоохон хүүхэд байхад намайг жоохон хүүхэд байхад бол маш юм гоё дуулдаг хүн байсныг эгчин сандаг. Тэгэхээр чи бол аргагүй жоохон хүүхэд юм чи. Жаргал гэмэдо жаргалын дээдээ ажил байна хөө жаргалын дээдээ ажил бидэнтэй зүлэлт нөхөдмийн хамтвана бодлинараа наухан гэмэдо уханинахаран эрдэм байнахоо уханинахаран эрдмэг бидэнтэй зүлэлт нөхөдмийн дуулж байна. Sütülin sana evsun banyaho evsun olimsu sitilder betinte Tuğlutunu hudumin tuğluçana Urin jargallaki menho Onyogin hudes utelanaho usindedik utekerbetente tulutunu hudumin urzaçwana usindedik utekerbetente tulutunu hudumin urzaçwana. Одоо тэгээд хөгжмийн сургуультай хэдэн жил сурах вэ? Дээд сургуультай ер нь? Би одоо 17 настай би студээ эхэлж магадгүй байх. 17 насаа хүртэл энэ сургуультай сурна гэсэн үг юм тий? Тийм. За. Ер нь анх ингээд төгөлдөр хууранд яагаад сонирхолтой болсон юм бол? Төгөлдөр хуур байлээ айгүй гоё ахгүй юу? Тэр аянууданд нь би айгүй дуртай байсан. Миний ээж эхэлж уулын намайг хэлсэн байхгүй штэ. Би эхэлж тийм дуртай байгаагүй байхдаа амар хэцүү байсан болохоор гэхдээ удахаараа айгүй гоё болчтой. Эгчин чиний нөгөө Штутгартад би даасан тоглолтыг үзсэн л дээ. Тоглолтыг зохион байгуулсан хүн танаа герман багш гэж сонссон. Багшийнхаа тухай миний дөө жоохон яриач. Миний багш профессор Сонтоож Байдал Карлсруhéгийн дээд сургуулийн профессор намайг асуувал миний хамгийн дуртай төгөлдөр хуурч айгүй сайн намайг уулын хичээл заадаг. Би айгүй их юм сурч чадсан. Тэгээд намлуу дандаа л сайн байдаг. Төгөрхөн. Чамд үнэхээр сайн байдаг байна шүү дээ, тий? Багш нь тэгээд Штутгартад чиний тоглолтыг зохион байгуулаад дандаа төгөлдөр хуур сонирхдаг маш гоё юм төгөлдөр хуурын урлан дотор болж байгаа харагдсан. Дандаа төгөлдөр хуур дуртай юм Европ хүмүүст зориулсан тоглолт байсан шүү дээ. Тэгээд чиний анхны тоглолт чамд ер нь бас ямар санагдчихсэн бэ? Би эхэлж айгүй
айсан гэж хэлж болно амарсан би хизээч тийм удаан тоглож үзээгүй болохоор гэхдээ өөрөө тоглоод эхлэхээр үлээ болчдөг. Тэ штэ тэ. Тоглолтын хугацаа чинь хэдийн хугацаанд явлаа? Нэлээд урт явсан шүү. Олон хөгжим дарсан тэ. Хэдэн дуу дарсан бэ юм бэ? Яг би мэдэхгүй байна. 10 ая баг баг. Тийм бах тэ. 10 ая бараг дарсан шүү тэ. Тэндээс их чинь бас нөгөө жоохон холоос ажиллаа тараад очсон. Яг очиод суусан чинь чи Мантхай цэцэн хатан киноны аяг маш гоё тоглосон. Тэрэн дээр бүр тэнд ирсэн байгаа монгол хүмүүс бас уйлаад харагдчихсэн л та. Их чинь нэлээ араас бичлэг хийсэн. Nummer 230 Bewerber. Ne?
23 Teilnehmer in der Leisthalle. Du bist einer der Finalisten, deswegen wunderbar, dass du hier bist. Und ich wünsche dir, wie es damals in Stuttgart und auch Hamburg natürlich, wünschen dir für deinen weiteren beruflichen Weg wirklich alles Gute, viel Erfolg. Bis jederzeit herzlich eingeladen, hier mit den Eltern aber auch immer vorbeizuschauen. Übrigens Sie auch, ne? Jeder von Ihnen möchte Sie jederzeit eingeladen. Als Kleinigkeit hier von uns ein paar Devotionalien von Stanley & Sons. Danke dir, schön, dass du hier bist. Ja. Мантгай цэцэн хатан киноны аяыг бүр албан ёсны эрхийг аваад тоглодог болсон гэж сонссон. Одоо ер нь тоглоод хэр удаж байна миний дөө? Мантгай цэцэн хатныг юу? Тэ? Өнгөрсөн жил би сурсан баг та. Аха. Мантгай цэцэн гэрн дарж байгаа чамд ямар сэтгэл төрдөг вэ? Яг ингээд хөгжмөө тоглоод сууж байхад та? Би Монголд байсан. Тийм болохоор би Монгол яаж байдгийг, ямар байдгийг би мэднэ. Би киногийн ч гэсэн жоохон үзсэн. Тийм болохоор би тэрийг айгүй ойлгодог. Тэгээд Монгол миний үлээ санаалаа ордог. Ястай гоё. Их чинь одоо ингээд чамтай ярьж байгаа ярилцлагынхаа дундуур маш олон чиний тоглолтын бичлэгүүдийг оруулна гэж бодож байгаа. Тэн дээр тэр мантгай цэцэн дарсан аяын бас оруулъя. Чиний тоглолтуудын бас бичлэгүүдийг оруулъя гэж бодож байна. Миний дөө ер нь шагнал урамшуул ингээд янз бүрийн тэмцээн уралдаанд ер нь хэр орж явна Герман улстай? Тэмцээн уралдаа миний багш тийм дуртай биш. Концертtel дараад сайн төгөлдөр уурчвал гэдэг. Би өөрөө тэмцээн уралдаад жоохон дуртай. Өөр хүүхдүүдээс ихтэй бас жоохон айдаг, заримдаа ихтэй гоё л байдаг да. Хожил. Одоо ер нь тэмцээнүүдэд олон тэмцээнд орсон уу? Ер нь орсон тэмцээн байгаа юу миний дөө? 10 тэмцээн баг бараг. Оо 10 тэмцээн. Бараг 20 тэмцээн баг та. Тэгээ тэндээсээ шагналууд авч ирсэн үү те? Их чинь чиний авсан шагналуудын зургийг подкастт завсраа оруулъя гэж бодож байна. Чиний хамгийн дуртай байсан тэмцээн ямар тэмцээн байсан бэ? Уул нь би хамгийн гоё нь Braunschweig дээр Gudrian Steinweg-ийн тэмцээн гоёсэн миний эхний том тэмцээн байсан. Тэгээд би 1-р байртай гарч ирсэн. Айгуу гоё байсан. Гэтэ бас Steinway-ийн Wettbewerb тэмцээн нь айгүй гоё байсан. Амар том газар тоглосон. Хамбургийн Leishalle тоглосон. 1400 хүмүүс харсан. Гоё байсан. Гэтэ данч байр аваагүй. Гэтэл тэр том тайзан дээр гарч тэмцээнд оролцоно гэдэг чи өстой угаасаа мундаг байхгүй. Үнэхээр гоё яана бахархаж чинь их чин дүүгээрээ маш их бахархаж чинь ер нь бол ийм жоохон хүүхэдтэй ийм сайхан үзүүлэлтийг үзүүлээд Монгол хүүхэд штэ Герман улсад ингээд Герман иргэдийн донд яг ингээд хөгжмийн урлагийн сонгодог урлагт ингээд өөрийн гэсэн мундаг профессор багшийн доор ороод ингээд тоглолтоо хийгээд маш олон тэмцээн уралдаанд ороод байр шагнал аваад явж байгаа гэдэг чинь бидний хувьд бол маш бахархахаар маш сайхан гэрэлт ирээдүй байгаа байхгүй их чинь дөө. Тэгээд одоо тэмцээн уралдаануудынх нь хоёлоо гоё зураг видеонуудаас нь бас оруулъя гэж бодож байна. Өшөө миний дүү чинь байж байгаа л нэг тоглолтод яваад идэг. За хэр олон тоглолтод оролцсон, нэлээд олон тоглолтод оролцсон тий? Амар олон би яг хэдийн ертөөсөө мэдэхгүй байна. Аха. Нэлээд олон тоглолтод оролцоо яваад идэм аа бас хараад идэг. Хоёулангийнх нь бол энэ подкастыг нэлээд дээр үед хий гэж ээж нь бит хоёр ярьжсэн. Тэгээд заримдаа ингээд эгчийн завтай үед чи тоглолтод ороод завгүй болчдөг. Тэгээ хоёулаа нэг болохгүйсаар гоод одоо хийж байгаа байхгүй юу? Монгол явахаас өмнө хий гэж бодоод. За тэгвэл хоёулаа сэдвээ гоё сүүлийн үеэлээ оруулъя. За саяхан нэг Карлсруегийн хотын гудамжинд миний дөө маш гоё
төгөлдөр хуураа ямар ч ноото харахгүй тоглоод герман хүмүүс бүр тэрүүгээр чамайг бүр гайхаад бишрээд хараад хажуугаар нөгөө тэр видео маань интернетэд цацагдаад монгол хүмүүс доор нь өө энэ хятад хүн байна ч гэх шиг бүр ингээ яг монгол хүүхэд гэж танигдахгүй бүр ингээд үнэхээр гоё бичлэг байсан. Тэр бичлэгийг хийж яхад чамд ер нь ямар санагдчихсэн? Сандарсан уу гайгүй юу? Тэр тоглолтоо гудамжинд хийхэд. Би гудамжинд дарахтаа уул нь би сандардаггүй. Аха. Гэтэ би тэгэж бодоогүй тийм амар олон хүмүүс үзэн гэж. Би ердөөсөө юм бодоогүй. Юу ч бодоогүй тоглолцсон чинь олон хүмүүс үзсэн байгаа байхгүй тий. Тэр чинь гэхдээ анх монгол хүмүүс үзэхэд бол яаж үзсэн гэхээр танаа сургуулийн чинь вебсайтн дээр тавигдсан байсныг монгол хүмүүс дамжуулаад шеэр хийгээд явцсан байгаа харагдсан. Тэр видеог нэг чинь бас оруулъя гэж бодож байна. Тэр үнэхээр гоё байсан. Ер нь олон хүмүүс ингээд үзсэн байна гэдэг ийм юмыг сонсоход ер нь чамд ямар санагдчихэв? Миний ихний бичлэг тийм амар олон хүмүүс үзэж байгаа. Гоё л энэ уулна. Дараагийн бичлэгээ ер нь хаана хийе гэж бодож байна? Өшөө зөндөө бичлэг хийе гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Бичлэг лобби хиймээр байна. Тийш үү тий гоё хүмүүст хүргээд яг тэр өөрийнхөө гоё мэдрэмж өөрийнхөө тэр хөгжмийнхөө ертөнцид ороод гоё хөгжмөө дараад хүмүүсийн сэтгэлийг ингэж гоё хөглөөд хүнийг тэгж гоё сэтгэлийн юм гоё эмоцийг хөдөлгөнө гэдэг чинь үнэхээр гайхалтай байхгүй. Тэр гудамжинд явж байгаа хүмүүс бол чамааг бүр ингээ гайхаад чамаас ч том биетэй хөлтөө зарим гитцээ ингээ гайхаа хараад зогсож байгааг хараад их чинь ч гэсэн мундаг юм а гэж бүр бахарсан. Тэгээд үнэхээр гоё юм миний дөө. Өөр одоо ихчийн дүүгийн ирээдүйн зорилго чиний өөрийн зорилго ямар зорилго байна миний дөө? Би л том болж байгаад төгөлдөр уурч болмоор байна. Төгөлдөр уур би одоо 4-5 жил дарж байна. Тэр 5 жилиг би үлээ юу гэж хэлхий хогийн цавлаа хаймааргүй байна. Хэрэглэмээр байна. Тэр өөр би тэгээд төгөлдөр уурч болмоор байна. Тэгсэн төгөлдөр уур дарах намайг байлээ. Айгүй гоё гэдэг юм чинь. Төгөлдөр уурчлаа. Яг зөв. Игчин ч гэсэн чиний ирээдүг яг төгөлдөр хураар сонгодог урлагийнтэй дэлхийн том тайзан дээр байгаагаар харж байна. Яагаад тэгэхээр миний дүүд тэр авьяас нь байгаа, чадвар нь байгаа, мэдрэмж нь байгаа. Тэгээд чамд бас өвлөгдөж ирсэн юм сайхан удмын юм урлагийн өгөгдөл өндөртэй учраас игчин чамааг бол яг бүр ирээдүйд тийм гоёор харж байна. Өнөөдөр ингээд игчийнхаа подкастт орж байгаа ч гэсэн магадгүй 5 жилийн дараа, 10 жилийн дараа том телевизүүд, дэлхийн том телевизүүд, дэлхийн том сонгодог урлагийн ертөнцид том ярилцлага өгөх баха гэж их чинь бодож байна дүүгээ. Тэгсэн байгаагаар харж байна. Манай подкастт ер нь жоохон хүүхдүүд ер нь одоо 2 дахь жоохон хүүхд нь орж байгаа нь чийлдээ нэг бас нэг өөр хүүхд бол орж исэн өөр төрөл дээр. Тэгээд жоохон хүүхдүүдийг ярилцах гэхээр ингээ хөөхөн бас жоохон ярилцахад бас ингээд нөгөө том хүн шиг шууд чөлөөтэй ярихгүй хөөрхөн ингээд өөрийнхөө зөвхөн яри гэснээр яриад чимээгүй хараад байдаг учраас их чинь жоохон түлхүү ярьчлаа. Тэгээд дүүгийнхаа ирээдүйн бүх сайн сайхан мөрөөдөл бүхэн биелсэн байгаагаар харж байна. Тэгээд ирээдүйд амжилт бүхний дээдийг хүсье дүүдээ. Баярлалаа. За тэгээд үеийнхаа хүүхдүүдэд юм уу сонгодог урлагийг бас сонирхож байгаа хүүхдүүдэд юу гэж хэлмээр байна? Өөрийнхөө сэтгэлдээ бас хуваалцаач. Төгөлдөр уурлаа хийцүү. Гэхдээ айгүй гоё дуртай байвал мөнгө олж чадна тэрээр хүмүүс чамайг нэг л таныг харна гоё эдэг. Тэгээд
мөнгө олж чадна. Гэхдээ давтах бас айгүй их. Яг үнэ. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө хүрэхийн тулд хэцүүгээ давтаж байж илүү амжилтанд хүрэх нь шүү дээ, тий? Тийм. Мундаг. Одоо тэгээд манай хонгорын ерөөсөө л ирээдүйн мэрэгжил бол тэр чигээрээ төгөлдөр хуурчаараа явнаа гэд өөрийнхөө ирээдүгөө бүр тэгээ харцсан тэр босго руугаа явж байгаа мундаг уран бүтээлч гарч ирж байна. Үнэхээр баяртай байна ихчт нь. Цаашд нь өшөө их амжилтыг хүсмээр байна. Бас Монголынхоо өшөө гой олон дуунуудыг тоглоорой. Дараагийн удаа гудамжинд нөгөө ингээд гадаад одоо герман хүмүүсийн дунд тоглолтоо ихтэй мантухай цэцэн хатангаа ч юм уу гоё монгол дуунуудаа бас дараарай гэж их чинь хэлмээрээ. Баярлалаа. Тэгээ. Тийш тий. За өөр ингээд чамд ер нь ингээд подкастэнд ярилцахаар чамд сэтгэл ямар санагдчихэ? Энэ уул нь миний нэг хамгийн ихний подкаст болохоор би тийм их мэдгүй юм. Гэхдээ гоё энэ подкаст лог. Ястаа хөөрхөн байна. Тэгээд Монгол гадаадад амьдарч байгаа ер нь ингээд Монгол маш олон хүүхдүүдийг их чинь мэднэ. Аав ээж нь Монгол тэгсэн хэрнээ бас монголоороо сайн ярьж чаддгүй хүүхдүүд их байдаг байхгүй. Тэгэхэд манай хонгорын маань хувьд монголоороо маш сайн ярьж байна, маш сайн ойлгож байна. Гадаад хэлээр ингэж хэлд одоо ороод гадаадын нийгэм дотор амьдарч байгаа гэхэд монгол хэлээ сайн ярьж монголоороо ингэж ихчтэйгээ гоё ярилцаж чадж байгаа чамд бас их чинь баярлалаа. Чамаар бас бахархаж байна миний дөө. Баярлалаа. Гэртээ аав ээжтэйгээ ахтайгаа ер нь бүгдээр ингээ монголоор л ярьдгүү та нар ер нь? Би аав ээжтэйгээ дандаа монголоор ярьдаг. Нөгөө хамгийн их цагаар хамгийн ихтэй монголоор ярьдаг. Гэхдээ миний ах монголоор сайн ярьдаггүй болохоор германаар ярьдаг. Мундаг байна шүү дээ миний дүү. Тэгээд аав ээжтэйгээ цаашдаа дахиад монголоороо сайн ярьж байгаараа зав чөлөөндөө бас монголынхоо тухайн юмнуудыг үзэж сонсож монгол хэлээ өшөө сайн хөгжүүлээрэй. За чи угаасаа өстой супер ярьж байна. Яг чам шиг одоо ингээд 10 настай герман улсад амьдарч байгаа хүүхдүүд дотор ингэж гоё цэвэрхэн ярьдаг хүүхэд ховор их чинь бол олон ингээд хүмүүсийн хүүхдүүдийг таньдаг. Хонгортойгоо ярихад надад л асуудал байсангүй маш гоё юм. Баярлалаа миний дүү. Хөөрхөн юм аа. Баярлалаа. За өөр миний дүүгийн хувьд ингээд аав ээжтэй өөрийнхөө багштаа зориулаад сайхан хэлэх сэтгэлийн үг юу вэ миний дөө? Би аав ээжтэй дандаа баярлдаг. Тэгээ миний аав ээж дандаа намайг бүх юмаа зориулдаг болохоор тийм амархан биш те бас тийм болохоор би дандаа баярлдаг. Багштаа ч гэсэн би баярлдаг. Намайг бас өөрийнхөө хийж чадж байгаа бүх юмаа зориулсан. Намайг хамгийн сүүлэх хүүхдээр авсан. Би баярлж байна тэрэнд. Хамгийн отхон шавна шүү дээ те тэр хүний. Ястаа азтай мундаг тийм том профессор хүний хамгийн одоо сонгож авсан отхон шавна болно гэдэг бол үнэхээр маш аз, маш их хувь заяа миний дөө те. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь чиний авьяасыг хараад авч байгаа байхгүй. За энэ хүүхдийг нэг авчий да. За энэ хүүхдээс цаашаа хүн сурахгүй гэд ингээ бүр хамгийн сүүлийн өөрийнхөө байгаа бүх ингэж авьяас мэдлэгээ чамд юулж өгөхийн тулд чамайг сонгосон байж тээ. Одоо тэгээ миний дэс заасан болгоны сурж аваад л ястаа 4-5 жилийн дараа бүр гялалцсан мод болох нь те. Тийм ээ. Магадгүй. Чаднаа чи чадна миний дөө. За тэгээд аав ээжтэй зориулаад хөөрхөн ингээд монголоороо үгээ хэлээд сэтгэлдээ хэлээд за тэгээ баярлалаа хонгортой ихчийнхээ урилгыг хүлээж аваад анхныхаа ярилцлага хийгээд ихчтэйгээ бас ингэж дэлгэрэнгүй ярилцсанд маш их баярлалаа. Чамтай ингээ ярилцахад ихчт нь сайхан байлаа. Цаашдын бүх ажилд нь амжилт хүсье. Хамгийн гол нь сонгодог урлагийн ертөнцид Монгол улсаас гарч байгаа шилдэг өнгө төрхийг бий болгосон маш сайхан сор од байгаарэ гэж их чинь дүүгээ өрөөж байна.
Баярлалаа. За баяртай гэнэ. За өрсөнд баярлалаа. Үсгийн дээдээ жаргал гэмэдөө жаргалын дээдээ ажил байна хөө жаргалын дээдээ ажил бидэнтэй зүлэлт нөхөдмийн хамтваня бодлинараа ухаан гэмэхөө ухааны наран эрдэм байнахөө ухааны наран эрдмэг бидэнтэй зүлэлт нөхөдмийн дуулж байна. Sütülin sana Evsun banyaho Evsun orimsu Sitilder betinte Soğulutunu hudumin Tulçana Urin Jargalla gimenho Onyogin udes Utelanaho Usindedi Uteker bitente Tulutunu hudumin Urzaçvana Usindedi Uteker bitente Tulutunu hudumin Urzaçvana Gruppe A und es geht jetzt weiter mit Gruppe B und dem 10-jährigen Kongo Beyandawai, der den dritten Satz von der Klaviersonate in A-Dur von Wolfgang Amadeus Mozart spielt.
Thank you.